2016 оны 9 сард цэргийн албаны тухай хууль шинжилэн батлагдсан. За энэ хуулинд бол оюутан цэргийн сургалтын асуудлыг хуульчлан баталгаажуулсан. За энэ маань одоо ямар учиртай юм бэ гэхээр Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн ихтэй сургуулийн оюутнууд суралцах хугацаанд оюутан цэрэг сургалтанд хамрагдаад за тэгээд цэргийн бэлтгэл одоо 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнэр бүртгэгдэх одоо энэ эрх зүйн зохицуултыг оруулж өгсөн. Ингэснээрээ бол оюутан суралцах хугацаанд цэргийн албыг одоо хаах одоо нэг одоо шинэ одоо хэлбэр төрөл одоо бий болсон одоо ийм ач холбогдолтой. За энэ жил одоо мөн одоо Батлан хамгааллын сайдын шийдвэрээр 1000 оюутныг оюутан цэрэг сургалтанд хамруулъя гэсэн шийдвэр гарсан байгаа. За энэ маань одоо аль одоо аймаг хэрэгжихгүй гэхээр ерөнхийдөө бол яг анх бол Улаанбаатар хотод нийслэлд анх одоо хэрэгжиж байсан. За сүүлийн 2 жил бол хүрээгийн тэлсэн Говь Сүмбэр аймаг, Дорнод, за мөн одоо Ховд, Баян Үлгийн Увс, Завхан Говь Алтай гэх мэт одоо аймагуд хэрэгжиж байсан. 2017 оны хувьд бол хүрээгээ тэлээд Орхон, Дархан аймгийн одоо ихтэй сургуулийн оюутнуудыг хамруулах одоо ийм шийдвэр гарсан байгаа. Журманд заасны дагуу сургалтын голч нь 2.8 байна. За иргэний үнэлэх, оюутны үнэлэх байна. За эрүүл мэндийн дэвтэр, сургуулийн тодорхойлолт, сургалтын дүнгийн хүслэгт, сургалтанд хамрагдахыг одоо хүссэн өргөдлийг одоо тухайн оюутан бүрдүүлсэн байх нэ. За ингээд бүртгэл явуулах газруудыг та бүхэнд хэлж өгье. Баянгол дүүргийн Цэцдарган тамгын газрын цэргийн штаб, дүүргийн хүүхэд хөгжлийн төвдөр бүртгэх нь байна. Баянзүрх дүүргийн Цэцдарган тамгын газрын цэргийн штаб, дүүргийнхээ Цэцдарган тамгын газрын хурлын зааланд, Сонгон хайрхан дүүргийн Цэцдарган тамгын газрын цэргийн штаб, дүүргийнхээ Цэцдарган тамгын газрын байранд, Сүхбаатар дүүргийн Цэцдарган тамгын газрын цэргийн штаб, дүүргийн Цэцдарган тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний байранд. За хаан уул дүүргийн Цэцдарган тамгын газрын цэргийн штаб, дүүргийнхээ соёлын төв ордонд, Чингэлтэй дүүргийн Цэцдарган тамгын газрын цэргийн штаб, дүүргийнхээ Цэцдарган тамгын газрын байранд тус бүртгэлийн ажлыг 3 сарын 9 хүртэл зохион байгуулж явуулна. Тусгай одоо програм хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөртөө зориулсан цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэрэгжил бэлтгэл гэсэн 2 сурах хүчиг бэлтгээд тэр 2 сурах хүчгээ тавьж өгөөл тэрэн дээрээ одоо бүх сургалтаа хийж байгаа. За онлайн бэлтгэл сургалтыг бол бид нэр бямд нэм гаргүйдэд өглөө 9 цагаас 14 цагийн хооронд одоо энэ оюутнуудын сургалтанд одоо садаа болохгүйгээр шалгалт шүүлгийн үед садаа болохгүйгээр 2 сарын хугацаанд 2 кредитийн одоо сургалт явуулж байгаа. За энэ кредиттэй 4 төрлийн хичээл судлаад тэрэндээ одоо шалгалт шүүлгээ өгөөд тэнцсэн хүн цаашаа одоо цэргийн мэрэгжлийн бэлтгэл сургалтанд хамрагч байгаа. Цэргийн мэрэгжил бэлтгэл сургалтанд бол бид нар одоо буудагч тасгийн дарга гэсэн ийм ерөнхий мэрэгжлийг одоо эзэмшүүлж байгаа. Энд дээр нэг тайлбар хэлэхэд бол одоо манай бүх ихтэй сургуулиудын авч ирсэн жишгээр нь 38 мянгаар гэдэг манай Батлан хамгааллын удирдлага шийдээд хуучнараа явж байгаа.